Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан буян тухай нэг хороолол нь 1764 айлын орон сууцнаас бүрддэг бөгөөд захиалагчийг суглаагаар тодруулж байгаа хэлээ. Эхний захиалагчдыг 5 дугаар сард тодруулсан бол 2 дахь шатны азтай захиалагчдыг энэ сарын 25-нд ирэх баасан гарагийн 15 цагт спортын төв ордонд шалгаруулахар оруулжээ. Энэ нийт 323 орон сууцны эрхийг олох суглаа бөгөөд өмнө нь суглаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй. Төрийн албан агчид залуу гэр бүл ахмад настай хөгжлийн бэрхшээл дэргэдэнүүд болох юм байна. Монгол Их сургуулийн худалдааны сургуулийн захирал асан жавхлан төгс нарын 54 хүний авилга авсан гэх хэргийг өчигдөр дүүргийн эрүүг эргийн анхан шатны 1-р шүүгөд хилцэх байсан. Гэвч шүүх борлогын шүүх хурлыг ирэх 8 дугаар сарын 13-ны хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо буюу олонний нэрэл заншснаар 40 мянгатын 5 дугаар байранд утаа гарсан гэх дуудлага өчигдөр 7 цаг 40 минут нийслэлийн онцгой айлын газарт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар анги очиж ажиллахад дээрх байрны 1-р давхад үйл ажиллагаа эрхэлдэг Корейский лавша хоолны газарт ий тогшилж хатаж байсан байна. Гал соногчд галыг унтрааж аюулгүй болгожээ. Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн дэнжин гэр хороолд гудамж төсөл хэрэгжиж эхлэв байгаа. Төслийн хүрээнд дэд 30 гаруй гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэж байгаа бөгөөд гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг өчигдөр нээсэн байна. Улсын хурлаас ашигт малтамлын тухай хуулийг баталсантай холбоотойгоор уулуурхай дэд сайд Эрдэнэ болго өчигдөр сэтгүүлчд мэдээлэл хийлээ. Уг хууль батлагснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олох боломжтой болсон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд засгийн газрын хуралдаанаас батлах юм а. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр энэ онд улсын төсөвт 1-1.5 тэрбум хүртэлх ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой гэдгийг тэрээр мэдгдлээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн үргэлжлэлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг дугаараар олох зэрэг ажлыг хийхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна.